Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгээр Ондоо харилцаа холбооны компани та бүхэн мэдж байгаа. Энэ компани гүйцэтгэх захирал байгуулагчдын нэг Баасан сүрэнгийн Мандуул оролцож байна. Баасан сүрэнгийн Мандуул Ондоо компанийн гүйцэтгэх захирал. Кубусын Escuela Internacional de Educación Física et Deporte сургуулийг спортын шинжлэх ухааны бакалавр зэрэгтээ төгссөн. Монгол телевизийн хөтлөгч, контент маркетингийн менежер, Монгол Улсын эмэгтэй шигшээ сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч, SBL хасын хүлгүүд багийн туслах дасгалжуулагч, Монголын сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөлийн дарга, Ондоо компани маркетинг олон нийтэд харилцах газрын захирлын ажлыг хийж байсан. 2023 оноос эхлэн Ондоо компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За сайн байна уу та? Маш их баярлалаа. Саяхан ингээд та бүхэн ингээд юм танай хэрэглэгч нар хувьцаа эзэмшигч болж байгаа тийм арга хэмжээ боллоо шүү дээ. Тэглээ. Тий. Их сонин. Why? Яагаад? Компани маань яг үүсгэн байгуулагдсан цаг мөчөөс хойш нэг зарчим дээр тулгуурлаж энэ компанийг бий болгоё. Цаашдаа он удаан жил авч явъя гэж шийдсэн байдаг. Тэгээд харилцаа холбооны салбарт оператор компани буюу үйл ажиллагаа явуулдаг компани гэхээсээ илүүтэйгээр нэгдүгээрт өөрсдөө бүтээдэг технологийн компани байя. Ер нь бол хоёр үндсэн хэсгээс бүрдээд байгаа энэ компани. Хатуу дид бүтц болон зөөлөн дид бүтц. Тэгэхээр бид нэр бүтээх гэдэг зүйлийг ярихдаа зөөлөн дид бүтц буюу програм хангамж яг инженерингийн талаасаа илүүтэйгээр яг тэр зөөлөн дид бүтцээр байгаа хамгийн чухал нэгжүүдийг нь өөрсдөө бүтээх юм бол зах зээл дээр энэ хүү бүтээгдэхүүн өөрөө нэвтрэхтэй бага өртгөөр буюу өрсөлдөх чадвар сайтай байх юм байна. Тэр тусмаа дотоодын гэлтгүү гадаадын олон улсын зах зээлд ч гэсэн өрсөлдөх чадвартай юм байна. Нөгөө хөгжиж яваа орнуудын хувьд угаасаа л энэ өртөг гэдэг зүйл өндөр байдаг. Үйлдвэрлэгч нараас хамааралтай байдаг. Тэгэхээр энэ зах зээл рүү Монгол хүний оюун ухаанаар бүтсэн софтверыг бид нэр олон улс руу гаргая. Монгол хүний үнэлэмжийг өсгөе гэдэг зарчим дээр тулгуурлан энэ компани үүсгэн байгуулсан байдаг. Тэгэхээр тэд дотор байгаа нэг чухал зарчим нь юу вэ гэхээр компани мэдээж ашигтай явах хэвээр, өгөөжтэй байх хэвээр. Энэ өгөөжийг нь бүх оролцогч талууд нь хамтдаа хүртдэг байх нь зүйтэй гэдэг л зарчим. Оролцогч талууд. Бас тэр одоо дэлхийд дээр чинь бас тийм оролцогч талуудын эдийн засаг гэж бүр ярьдаг нэр томьёо тий shareholders economy гэж гарчлаа тий. Тэгэд энийг ингээд яг энэ концепт манайхад ингээд энэ тухай гарцсан явж исэн. Танайхын тухай яг яриад тэгээд танай хэрэглэгч нар чинь хувьцаа эзэмшиж болж эхэлж байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгээ энийг яаж зохицуулах юм, яаж зохион байгуулах юм, ямар юуг тооцож хувьцааг нөхөн хідэн хувьцааг нь байх энийг та энэ талаас нь ярьж. Бид нар яг эхний ээлжинд ингэсэн. Ер нь бол компани бүтэх үед хамгийн чухал зүйлс нь бол компанийг бүтээж байгаа залуучууд байдаг. Тэгэхээр залуучуудтай эхлээд хувьцаагаа эзэмшүүлж эхэлсэн. Буюу ажилчид маань өөрөө компанийхаа хувьцааг эзэмшиж эхэлсэн. Ер нь бол компаниуд их хвчлэн нэлээд олон жил тууштай явцсан хүндээ хувьцаа өгөх үзэгдэл байдаг бол бид нэр ер нь компани бүтээж байгаа залуус руугаа шууд эхлээд хувьцаагаа өгч ирсэн. ESOP гэдэг. ESOP Employee Stock Options гэж байгаа тийм. Тэгэхээр энийг бол Silicon Valley-д бол түгээмэл хийдэг буюу инженерүүд нь өөрсдөө компанийхаа хувьцааг эзэмшээд эхэлдэг. За энэ стандартыг бид нэр бас нэвтрүүлсэн компаниудын нэг яхаа аргагүй мó Монголдо. Тэгэхээр үүний дараачих нь хэсэг нь юу байсан бэ гэхээр бид нэр үнэн хэрэглэгч нараа хувьцаатай болгоё гэдэг шийдлийг хэлээд компанид хөрөнгө оруулсан байгаа хүмүүсийн хувьцааны хэм хэмжээд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үнэн хэрэглэгч нартаа үүсгэн байгуулагчид өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа бэлгэлж байгаа. Тэгэхээр энэ нь бас ялгаатай хүмүүс нэлээд ойлгох ёстой зүйл нь. Тэгэхээр бид нар 24 сарын хугацаатай үргэлжлэх хөтөлбөр зохион байгуулад энэхүү хөтөлбөрөө олуулаа гэж нэрлээд олуулаа хөтөлбөрт орсон хүмүүс буюу 24 сар тасралтгүй үйлчилгээ авсан хүмүүс маань зарцуулсан үнийн дүнтэйгээ дүүцгүүц хувьцааг компани үнэлгээ гэж гаргаад тэр хувьцааны нэг ширхэг нь ямар юм тийм үнэтэй гэсэн юм тооцоо гаргаж иж хувьцаа яригдэн шүү дээ. Тэр компанийнхаа үнэлгээг яаж хийдэг? Яг нь компани үнэлгээг бид нэр өөрсдөө хийсэн байдаг. Компани үнэлгээн дээр хамгийн сүүлд хөрөнгө оруулсан хүний
үнэлгээн дээр тохирсон байдлаас үнэ аваад тэнийг бенчмарк аваад тухайн бенчмарктай тохирсон хувьцааны тоошрох гэр нөгж байгаа гэсэн үг. За тэгэхээр ондоогоор олуулаад юм биш үү? Ондоо юм хийх гэдэг шүү дээ. Танай хувьд зөвшөөрлөхгүй нилээд удсан да. Тэгж жагаад нэг юм аваад тэгээ одоо 66 гэсэн утсаар бүх харилцаа холбоо хийж шүү дээ, тийм ээ. Тэгээ танай өөр нэг зүйл нь та нар ингээд хаанч хязгааргүйгээр хугацаагүйгээр үйлчлэгээ үзүүлнэ гэдэг. Энэ ямар учиртай? 2021 оны 9 сарын 17-ны өдөр бидэрт тусгай зөвшөөрлөө өгчөөд улмаар 3 жилийн хугацаанд харилцаа холболт буюу ондоо компани дугаар нь өөрөө бусад өрн телефоны дугаарууд руу залгаж болохгүй 3 жилийн хугацаа. Харин тэгээд ийм сонин утас байсан тийм. Тэгэхээр энэ нь өөрөө биднэрт хамгийн том одоо санхүүгийн ачаалал дарамт гэх юм уу тэр зүйлсийг хийсэн байдаг. Тэгээ энэ хугацаанд бид нэр зах зээл дээр хамгийн түгээмэл одоо байгаа бүтээгдэхүүнүүдийг олж мэдээд эдгээр бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад юу өрсөлдөхүйц байх вэ гэдгийг олж харсан л та. Тэгэхээр хүмүүсийн хамгийн их бухимддаг зүйл нь та датандаа мөнгө төлчөөд тодорхой хугацааны дараа хэрэглээг байх юм бол дата чинь устдах буюу та дахин худалдаа авалт хийхийг компаниуд маань шаардаад байсан байна. Тэгэхээр энэ дээр бид нар юу хийсэн бэ гэхээр манайхаас дата авсан бол энэ нь тодорхой хугацааны барьергүйгээр танд байжлана. Зөвхөн таны хэрэглэн дээр үндэслэн дуусгуугүй шийдэгдэнэ л гэсэн. Тэгэхээр бид нар энэ хэлбэрээр явж хугацаагүй дата гэдэг зүйлийг зах зээл дээр анх нэвтрүүлжсэн л та. Тэгээ энэ нь бол мэдээж залуустаа одоо залуу үед маань их таалагдсан буюу дата хэрэглээ хамгийн өндөр нь одоо залуучууд байгаа. Салбарын дундаж нэг 16.5 ГБ дата хэрэглэдэг бол манад нэг 23.7 ГБ дата хэрэглэдэг гэсэн үг. Манай хэрэглэгчид нар даруй нэг 6-7 ГБ илүү хэрэглээтэй байдаг гэсэн. Энэ нөгөө талаас бас илүү интернет хэрэглэдэг буюу залуучууд байна гэсэн үг хэрэглэгч нар чинь тий. Тийм учраас танай тэр өнгө тийм тод байгаа. Тэр түрүү та ярьж штэ hardware, software гэдэг хатуу зөвлөн юм хоёр дэд үтс байх хэрэгтэй гэж. Тэгээд хоёул тэр зөөлөн дэд үтсийг яри ялангуяа та бүхэн open run гэж ярьж байна тий. Бүгдээрээ 5G гэж ярьж байна. Энэ бүхнийг хоёул ингээд юу ярьж байгаа яагаад юм байгаа юм. Тэгээ яагаад тийм онцлог байгаа ондоо байгаа гэдэг яри. Open run гэдэг энэ технологийн нэршилтүүдийг энэ бол үзэл баримтлал. Тэгээ энэ үзэл баримтлалын тухайд энэ яахын аргагүй тусгаар тогтносон улс бол өөрийн гэсэн үйлдвэрлэгчээс хараат бус харилцаа холбооны шийдэлтэй байх ёстой. Тэгээд яг энэ үзэл баримтлал дээр бид нэр хөрш орны технологиос хараат бус ер нь бол яг харилцаа холбооны салбарт нэн одоо шаардлагатай үүсэт байгаа мэдээллийн аюулгүй байдал гэдэг сэдв дээр манай улс ямар хэм хэмжээнд байгаа юм бэ гэдэг дээр тооцоолол хийж за мөн харилцаа холбооны салбарт ийм multi vendor solution буюу нэг үйлдвэрлэгчээс хараат бус байна гэдэг бол олон үйлдвэрлэгчийг зэрэг ажилуулж болдог механизмыг л бүтээх. Тэгэхээр Open Run бол өөрөө яг ийм боломжийг олгодог төдийгүй цаашлаад хөрөнгө оруулалтын хэм хэмжээнээс хамаарат Clean Network гэдэг үзэл санаал яваад байгаа. Clean Network гэдэг маань таны харилцаа холбооны шийдэл тань дээр ирсэн байх нөхцөлд таны мэдээлэл зөвхөн таних л байх ёстой гэсэн үзэл санаа. Буюу энэ нууцлал бүхий мэдээлэлд хэн нэгэн таны зөвшөөрлөгөөр халдахгүй байхыг л бид нэр хүргэхийг зорж байна гэсэн үг. Тэгээ одоо тэр чинь өнөөдрийн захим ертөнцид хамгийн гол асуудал бол тэр биш. Тэгээ таны мэдээлэл таны хөрөнгө болохоос нэгдүгээр хөрөнгө. Хоёрдугаар эзэмших хэрэг зөвхөн танд байгаа гэж өнөөхөөс тэрийг аваад зараал ингээд ахайгүй хэцүү. Тийм боломжгүй гэж. Мөн энэ AI суурилсан гэж хэлж байгаа. Энэ ямар хэмжээнд орж байгаа? AI гэдэг маань ер нь одоо бизнесийн бүх салбар руу нэвчж байна л да яг энэ цаг мөчид. Тэгэхээр AI суурьтай байна гэдэг маань радиостанцуудын өөрийнх нь ашигт ажиллагаа гэдэг зүйл нь тухайн нөхцөл байдалд хідэн хэрэглэгч холбоотой байх гэдэг зүйлээс хамаарат тэр хамрах хүрээ тэлхүү эсвэл хумхуу гэдэг нь одоо харилцан ялгаатай байдаг гэсэн. Тэгэхээр энэ үед яг энэ радиостанцын төвшөнд AI орж ирснээр юу байх вэ гэхээр энэ сүлжээний тогтмол ажиллагааг хэрэглэгчийн идэвхтэй байдал болон тооны хэм хэмжээнээс хамаарат одоо хуваарлах гэх зэрэг үйлдэлийг удирдлагын багийн зөвшөөрлгүйгээр өөрөө автоматар хийх боломжийг бүтээж байна гэсэн үг тийм. Тэгэхээр өөрөөрөө тооцоолоод тийм. Тэгэхээр яг хүнээс хамааралтай алдааг багасгах нь нэгдүгээрт, хоёрдугаарт ер нь бол
ашигт ажиллагааг хийхин тулд AI зүгээр би харилцаа холбооны салбарын бааз станцын хүрээнд л би ярьж байгаа. Түүнээс биш бусад бүх салбар нэгж рүү ер нь бол AI мөн одоо энийг ашиглаж өртгийг багасгах шийдлүүд бол маш ихээр орж ирж байна л да. Тэгэхээр яг хуу бидний зориод байгаа зүйл бол нэгдүгээрт бол энэ дэд бүтцээ найдвартай байдлаа хангасан энэ дэд бүтцээ бүтээх. Хоёрдугаарт хэрэглэгч болон ер нь бид нар хэрэглэгч гэдгээ зөвхөн хүн гэж харддаг. Бид нар аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсэл болох энэ үйлдвэржилт явж байгаа бүс нутагт буюу уулуурхай дамсан, уулуурхай дагнсан орны хувьд энэ уулуурхайн салбар руугаа автоматжуулалт руу орно гэдэг зорилготойгоор давхар хөгжүүлэлтүүдийг хийдэг. Тэгэхээр яг хуу энд бол AI-ийн нөлөө маш өндөр. Дээрээс нь та бизнес удирддаг, магадгүй нэг бус бизнесийг давхар удирддаг бол таны бизнесийн үзүүлэлтүүд маань нэг дашбордон дээр буюу нэг хянах самбар дээр бүх зүйл нь бодит цагийн хэмжээстэйгээр танд хүрдэг байх нь одоо бизнес удирдагч болон өмчлөгчийн хувьд их чухал мэдээлэл байна л. Ялангуяа групп компани дээр. Групп компани хувьд те. Тэгэхээр энийг бид нэр хийхээр ер нь бол уураа нь архитектур дээр суурилсан харилцаа холбооны шийдлийг зогсохгүй автоматжуулалтанд руу хөгжүүлэлт хийгээд яг энэ одоо complete solution гэдэг байгаа тийм бүтэн гаргалгааг л бизнес эрхлэгч нартаа санал болгож байна. Та өөрсдөө хийгээд байгаа юм уу? Энийг бол софтверыг бид нар өөрсдөө хөгжүүлж. Гадаад гаргана гэж ярьж байгаа. Энэ бол бидний зорилго. Тийм. Эхлээд яг POC гэж хэлдэг. Proof of concept буюу яг энэхүү бүтээл маань болно гэдгийг Монголын зах зээл дээр батлаад харуулчихъя гэж байгаа. Тэгэхээр энэ Монголын зах зээл дээр батлаад харуулах юм бол улмаар бид нар хөрш орнууд руу Казахстан, Кыргызстан, Узбекистан ер нь хөгжиж буй орнууд руу Африк гэдэг зүүн өмнөд Азийн бас орнууд руу орох боломжтой гэж бид нар хардаг. Тэгэхээр энэ нь бол өөрөө хамгийн чухал мөчтөөрөө явж байгаа буюу бид нар энэхүү бүтээлээ энэ техникийн боломжоо болно чадна гэдгээ батлан харуулах мөчтөөрөө л явж байгаа. Тэгэхээр тэр digital first гэдэг та бүхэн яриад шүү дээ. Цахим эхлээд үйлчлэгээ гэж. Тэрний үгс үү? Анх бүх бүтээгдэхүүлчлэгийг хүн биеэр очиж биш яг цахимаар авах боломжийг бүрдүүлье гэж зорьсон. Тэгээ энэ бол ковидын үеэр хурцсаад ер нь цахим шилжилт нэлээд хурдтай явсан. Монголын засгийн газар ч гэсэн ер нь бол цахим шилжилтийг түлхүү оруулаад эхэлсэн л дээ. Тэгэхээр яг хуу бид нэр цахим суурьтай бүх зүйл нь биеэр очих одоо шаардлагагүйгээр цахимаар бүтээгдэхүүлчлэгээ хэрэглэж одоо түлхүү оруулъя гэдэг зорилгодоор яг энэ эхлэлүүдийг тавьсан. Тэгээ одоогийн байдлаар бол манай хэрэглэгч нарын 95% нь бол зөвхөн цахимаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бүтээгдэхүүн худалдаа авалтаа хийдэг. Гэхдээ бид нэр одоо шин тутам үүсэж байгаа технологийн шийдлийг оруулж ирж байгаа учраас зарим нөхцөлд хүмүүс үнэхээр биеэр ирж тайлбарлуулахаас өөр аргагүй нөхцөл байдаг. Тэгэхээр бид нар энэ цаг мөчид бол нэг 4 салбарыг бол нээсэн байгаа. Тэдгээр хүмүүстэй зориулаад буюу манай хэрэглэгчдийн 5% л бид нар салбараар хурж үйлчилдэг гэсэн үг. Монголд аир аль зэрэг тарсан байна. Бид нэр одоогийн байдлаар хойд бүс нутгаас явах юм бол Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Оюу толгоон одоо 25% нь буюу яг офис хүмүүсийн амьдардаг бүс нутагт нь сүлжээг оруулсан байна. Тэгэхээр нийт телеком сервис гэж ярьдаг те бид нар энэ сервисийг ч одоо ингээд хэдэн хувь нь танах гэсэн үг одоо өнөөдөр зах зээлийн одоо хэдэн хувь байл гэсэн үг нэ. Зах зээлийн хувьд бид нар 4.1% дээр байна гэж харилцаа холбооны зохицуулалт хорооны статистикаар гарч ирсэн байдаг. Гэхдээ бид нэр дата хэрэглээ суурьтай харах юм бол бид нэр 4.1-ээс илүү хувьтай тооцооллыг хардаг. Тэгэхээр ойролцоогоор нэг 200 орчим мянган идэвхтэй хэрэглэгчтэй байна. Тэгэхээр энэ дөрвөн бүс нутагта 200 орчим мянган идэвхтэй хэрэглэгчийн датаны хэрэглээг тооцож үзэх юм бол манай зах зээлийн хувь хэмжээ тухайн статистиктай зөрдөг гэсэн үг. Хараа 4G, 5G хоёрыг харьцуулах юм бол 4G-ийн антеннууд нь хамаагүй хол зайтай. 5G-ийн ойрхон яг маш өндөр давтамжаар хийгдэж байгаа. Тэрнтэй холбоотой хөрөнгө оруулалт маш их шаардлагатай хэрвээ тэлхийн тулд. Ер нь бол тийм. Бааз станцын тоон үзүүлэлтээр 4G болон 5G-ийн харьцааг харах юм бол таны саяны хэлдэг өндөр давтамж буюу тархац муутай давтамжийг 5G ашигладаг учраас олон тооны бааз станц ашиглах хэрэгтэй гэдэг тооцоол гардаг. Тэгэхээр яг хуу энэ нь өөрөө
5G-г нэвтрүүлэх гэх юм бол тухайн компанид нүүр тулах эдийн засгийн том асуудал уу гэвэл тийм. Гэхдээ манай компанийн хувьд бид нэр legacy network гэж хэлдэг. Тэр нь одоо 2G, 3G технологиг ашигладаггүй учраас бид нэр энэхүү зах зээлд сүүлд орж ирснээрээ зөвхөн 4G, ер нь бол цаашдаа standalone 5G-г нэвтрүүлэх зорилготойгоор явж байгаа. Улс орнууд хараа жишээлбэл одоо ингээд манай 5 оператор байна тийм үү? Тэгээ 5 оператор тус болгондоо ингээд антен бариад тус болгондоо ингээд өөрийн нэг фреквенсиг уу тэр давтамж ялгаатай байгаа тийм частотаа гэдэг. Тэгээ ингийн оронд бол нэг антен аваад үеиндээ ашиглаад ингээд явах нэг тийм нэгдсэн хөрөнгө оруулалт хийх ашигтай юм биш үү? Ер нь тийм улс орн байна. Байлгүй яг уу. Яг зүүн нь бол таны хэлж байгаагаар яг саяных шиг радио станцын ашигтай ажиллагааг хамтдаа хувааж хэрэглэхтэй. Тэгэхээр өндөр уулын орой дээр байгаа бааз станцын тоог харах юм бол одоогийн байдлаар 4 байгаа бол манайх орж ирснээр 5 дахь нь гарч ирэх нэ гэж ойлгож болно. Гэхдээ Монгол улсын газар нутгийн 27 орчим хувь нь харилцаа холбооны одоо тархацаар бүрэгдсэн байдаг. Бусад бүс нутагт нь бол харилцаа холбооны бааз станц очоогүй байна. Буюу ерөөсөө хүн төвлөрсөн газараа нэг 95 орчим хувиа бол бүтэн бүрхсэн радио станцтай байна л да. Тэгэхээр манайх шиг ийм тархмал суурьшлийн бүстэй газар нутагт бол радио станцыг буюу тэр бааз станц болон давтамжаа хувааж ашиглах нь бол эдийн засгийн хувьд хамаагүй өгөөчтэй. Хуулийн ч гэсэн байдаг хэрнээ одоо хүртэл энийг ашиглахгүй байгаа маань манай дотоодын компаниудын өрсөлдөөн нь өөрөө уламжлалт хэлбэрээр л яваад байна гэж хардаг. Тэгээд та харж байгаа бол бид нар stakeholder economy-гоор явъя гэдэг маань бизнесийн өгөөж гэдэг зүйлийг хүртээмжтэй болгоё гэдэг үзэл санаа шүү дээ. Одоо нийт дэлхий дээр байгаа баялагын одоо дийлэнх олонхийг нь 2-5 орчим хувийн эзэмшээд бусд нь бол дундаж давхаргуулан ядуус гэсэн энэ одоо хэсэгтээ хуваагдсан байна те. Энэ нь манай улсад ялгаагүй. Боломжийн тэгш хүртээмжтэй биш байгаа байдал нь өөрөө хэдий бид нар капиталист нийгэмж гэсэн өрсөлдөх боломжоор хангагдсан юм шиг хэрнээ яг энэ өрсөлдөөн дээр гараад ирэхин цагт бол тэр өрсөлдөөн тиймж одоо шударга явагдахгүй байгаа. Тэгэхээр яг бид нар залуучууд ирж байгаа үедээ шин одоо жишгийг бий болгоод үлдээе гэдэг санаатай. Дээрэс нь Монгол хүн өөрөө үнэлэгдэх ёстой. Монгол хүн дотроо бие биендээ үнэлэгдэх ёстой. Дараа нь олон улсын тавцанд үнэлэгдэх ёстой. Ингэж бидний одоо чадамж зөв ёсоор үнэлэгдээд дээрэс нь хөрөнгө оруулалт нэмэгдэн бидний одоо ижлэх нь л бусад орны хүмүүстэй чадамжтай, ур чадвартай байгаа шүү дээ. Зүгээр энийгээ бид нэр олуулаа олохын тулд яг энэ бүтээж байгаа компанийнхаа үзэл баримтлалыг ч гэсэн стейкхолдероор явуулъя гэж. Тэгэхээр яг хуу зүгээр бааз станцын одоо ашигтай ажиллагааг хамтдаа шийдэх боломж байхад хийхгүй байгаа маань өөрөө энэ нөгөө уламжлалт бизнесийн зарчим маань өөрчлөлт болцсны дохио бөгөөд бидний энийг өөрчлөө гэдэг үзэл санаагаар эхэлж байна. Хэр амжилттай явахыг цаг хугацаа харуулах бах. Гэхдээ intention буюу бидний сэтэл зөв учраас бид нар цагийн ирэхээр энэ үзэл санааг бат суурьтай энд үлдээж чадах байх гэж хардаг. Шин нэг миний хувьд бас өөрөө чинь подкаст энэ тэрийг бас мэднэ хүмүүс сонсдог. Өөрөө юм биеийн тамиртай холбоотой, спорттой холбоотой хүн байна. Кубад яг энэ чиглэлээр бүр 6 жил сурсан байгаа юм. Тэр үеийг ярьж өгч ямар сургууль төгссөн, ямар мэргэжил төгссөн. Та ч одоо англи хэлтэй, испани хэлтэй ингээд ороод үзсэн их сонин тэр таны подкаст нь тэр ярьж байгаа дээр эрүүл мэнд гэсэн их том залт байгаа байхгүй. Тэр гой залуучууд ер нь бол эрүүл мэнд гэдэг чинь нэг нь бол тэрийг барих, хамгаалах. Нөгөөх нь өвдвөл эмчлэх юм хоёр юм байна шүү дээ. Энэ тэгэхэд хоёр юм байгаа юм биш үү? Эрүүл мэндийг хамгаалах юм. Нөгөөх нь болохоор эмчлэх юм гэдэг. Тэгэхээр яг энэтэй холбоотой та яг сургуулиа ярьж өгөөш юу хийсэн, ямар мэргэжлэр яагаад одоо спорт руу ийм үзгээ орчоо. Тийм би спорт ярихаар спортын гэр бүл төрж өссөн л дөө. Манай аа болон ах зэгч маань волейбол спорт яг волейбол спортын ер нь бол маш өндөр зэрэглэлийн тамирчид байгаа зогсоогүй дасгалжуулагч нар байсан. Улсын шгшөөгийн дасгалжуулагч тамирчид байсан хүмүүс.
Тэгэхээр яг бага ахуйгаас эхлээд л би Монгол улсын тухайн үеийн волейболын шгшээгийн мөрөн дээр л өссөн. Алдар нийгэмлэг тэгэл бусад одоо тасал сургалт хийдэг байсан орчин нөхцлүүд дээр байнга хамт явж идэг төрсэн цагаас хойш маань тухайн үед шгшээгийн тамирчин байлаа. Тэгээд өсвөр насны үед бол улсын шгшээ эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч байсан. Тэгээ би санаж байгаагаар яг олон улсын уралдаанаас анхны хүрэл мөнгөн медаль багийн спортоор авч исэн хүмүүс маань тухайн үеийн волейболын эмэгтэй шгшээгийнхэн байдаг. Тэгээ одоо яг энэ цаг мөчид бол Саксан бөмбөгийнхэн яг энэ амжилтыг залгуулад их өндөр амжилт үзүүлсэн явж байгаа. Тэгээ би энэ спортын гэр бүлд төрж өссөн байсан үед 2005 онд Куб Монголын найрамдлын харилцааны 45 дахь жилийн ой болдог баг. Тэр үеэр Фидель Кастро Монгол улсад тэр тусмаа Хосе Мартин нэрмж 52 дугаар сургуульд Куб улсад олон улсын биеийн тамир спортын сургуульд сурах одоо scholarship гэдэг чтэй тий. Тэтгэлэг өгсөн. Тэгээд тэр жил нь энэ тэтгэлгийг хинд өгөх гэхээр тухайн жилдээ спортын болон сурлагын амжилт гаргасан хүндээ өгнө гэд. Тэгээд би тэр жил нь өсвөрийн улсын аварга Саксан бөмбөгийн төрөлд өсвөрийн улсын аварга 52 дугаар сургуулиар авч таарад тэгээд сурлагч гэсэн давгууд үнэтэй төгссөн. За тэгээд Куб руу явах завшаан гараад за тэгээд тэр үед бол маань хэлдэг байсан л та. Монголд спортоор амьдралаа зогооно гэдэг бол боломжгүй зүйлээ. Би чамайг спортсмен болоосоо гэж хүсэхгүй байна. Спортын биш л зүйл байвал болно гэж зөвлөдөг байсан. Ээж маань бол өөрөө санхүүгийн хүн. За тэр тусмаа нэгтлэн бодогч хүн байсан учраас намайг эдээ ер нь санхүү шиг хэцүү зүйл байхгүй. Ер нь санхүү сонгоод хэрэггүй л гэж зөвлөдөг байсан. Тэгээд багаас яг энэ хоёр хүний юу болохгүй вэ гэдгийг бол аягүй сайн хэлдэг байсан. Тэгээд тухайн жил нь би сандгийн спортын сургуульд явна гэхэлэр үгүй манай аав намайг спортсмен болгоё гэдгүү энэ буруу зүйл баха гэж хэлжсэн. Тэгээд тухайн үед аав ээжтэйгээ ярилцаа шийдвэрээ дараа нь гаргах гээд. Тэгээд би сандгийн манайхан бөөнөрөө цуглал яг мандуулыг Куб явуулах уу яах уу гэдэг зөвлөгөөн боллоо л та. Тэгээд наас ах маань тухайн үед чи яваад хилээ сурчаа дээр. Би бол өмгөөлөгч болох мөрөөдөлтэй байл. Хуульч өмгөөлөгч болъё гэдэг хүсэлтэй. Тэгсэн чи яваад зүгээр хил сур. Хилтэй хүн хөлтөө. Тэ 2005 оны тухай ярьж байгаа шүү дээ. Тэр үед бол хил тийм төгөөмөл байгаа. Чи очихлаар бүх зүйл Испани хэл дээр байна. Чи англи хэлийг заавал сурж ир. Тэгвэл чиний өрсөлдөх чадвар өснө гэд ер нь бол хил сурыг гэдэг одоо хүрээнд шийдвэр нь гараа явуулчихлаа. Тэгэд Кубд очиод яг 2 жилийн дараа эргэж ирнэ гэдэг тохироо хийдэг байхгүй гэрүүлтэйгээ. Тэгээ one way ticket авч байгаа штэ. За. Уцах ticket-гүй. За яваад эхний жил нь Испани хэлээ сурлаа. Испани хэлийг сурахад хялбар байлаа. Ягаад гэвэл орос хэл зааж исэн надад 10 жил орос хэл зааж исэн учраас ер нь бол Испани хэлний дүрм маань орос хэлний дүрмтэй их ижилхэн. Бүх үйл үг нь хувирна, 6 бие дээр хувирна. Средний род л байхгүй. Тий. Хоёр им род нь бол байна. Тэгээ хувирна. Тэгэнгუთ би Испани хэлийг маш хурдан сурсан. Тэрний араас англи хэлээ сурахын тулд би өөрийнхөө амьдарч исэн өрөөг Африк, Карибын тэнгисийн оюутнуудын амьдардаг өрөө рүү солиод Саут Африк, Ботсвана, Лесото, мөн Жамайка, Тринидад энд Тобаго гэдэг хүмүүстэй англи хэлтэй хүмүүстэй нэг өрөөнд ороод даалгавраа биелүүлсэн. Англи хэлийг 2 жилийн хугацаанд бас давгүй сурсан. Би академик гэж хэлэхгүй тухайн үедээ Испани хэлийг бол академик сураад давхар англи хэлийг сурсан. Яг хэлийг харьцуулаад сурахын цагт бол латин суурьтай учраас бүх хэлний vocabulary гэдэг чиглэлээ үгнүүд нь бол ойролцоо учраас хэлбэр байлаа. Нэг зүйл их таалагдсан нь тухайн үед хүний биеийн анатом, физиолог, биохимийг сураад ирэхин цагт энэ спортын шинжлэх ухааны сургууль ямар чухал юм бэ гэдг нь ойлгогдоод би 2 жилийн дараа ирээд гэр бүлийнхэнтэйгээ уулзаад хэлэхдээ юу гэсэн бэ гэхээр би спортын сургуулаа өргөжлүүл сураад дуусгана гэдэгтэйгээ би бол бат итгэлтэй ирсэн. Дээрээс нь дэлхийн 81 орны 1500 гаруй оюутан сурдаг олон улсын сургууль байсан учраас соёл их олноороо холилдож тэр дунд хүмүүсийн ялгаатай байдлыг олж мэдэх нөө хүн талаасаа буюу академик биш хүн талаасаа
сурах хөгжих зүйл маш ихээр байсан л та. Тэгээд би гадаадд сурахын бас нэг том давуу тал тий. Тэгээд би 2 жилийн дараа 2007 онд ирчээд буцахтаа сургуулаа дуусгах гэдэг хилцээрээ гэр бүлийнхэнтэйгээ хийчээд явсан. За тэгээд энэ сургуульд сурах үедээ яадгүй гэхээр анагаахын шинжилгээ ухааны сургуультай яг ижилхэн зүйлс заагаа зогсохгүй. Анагаах бол хүнийг тэг гэдэг үзүүлэлтээс доошо хасах руу явах үед хэрхэн эмчлэх үү гэдгийг сурдаг бол спорт өөрөө тэгээс дээшээгээ буюу нэмэх рүү хэрхэн human body optimization хийх вэ буюу хүний биеийг яавал ердийн бус одоо ур чадвар болон ачаалдах чадвартай болох уу гэдгийг чухал шинжилгээ ухаан тий. Тэгэхээр энэ чухал шинжилгээ ухааныг олж мэдснээрээ би дурлаад энийг үргэлжлүүлж дуусгая гээд эхний 3 жил бол ерөнхий эрдэмгээд саяны ангаах шиг заана 3 дугаар ангиасаа дээшээгээ юу хийдгүү гэхээр спортын төрлөөс нэгийг сонгоод спортын ангаахаас нэгийг нь сонгоод дагныг хичээлдэг. Тэгэхээр би тухайн үедээ сагсан бөмбөгөө сонгосон. Тэгээд сагсан бөмбөгийг сонгоход бол өөрөө сагсанд дөртөө байсан учраас надад илүү хялбар дуусгахад илүү хялбар байсан. Тэгээд спортын ангаахын 4 сонголтоос би спортын сэтгэл зүйчийн хэсгийг сонгоод ингээд 5 курс яваад 6 дахь курс дээрээ бид нэр thesis буюу дипломын ажлыг хийгээд дипломын ажлаа хийхдээ тухайн бүс нутагта өөрөө чинь академийн оноо сайн байх юм бол шигшээ баг дээр ажиллах уу, дунд сургуулийн баг дээр ажиллах уу гэдэг нь одоо ялгаатай байдаг. Тэгээд би тухайн үедээ баруун бүсийн сагсан бөмбөгийн шигшээ баг дээр ажиллах боломж олдод Кубын баруун. Тэгээд Сантьяго де Куба гэж ер нь бол баруун одоо цэг дээр нь очиж 1 жил буюу 2 семестр ажиллаад тесисээ хийгээд тэгээд төгсөж ирсэн. Тэгээд би 11 онд төгсөж ирмэгцээ хөгжлийн лиг гэж тухайн үед байсан. Тэгээд хөгжлийн лигт өөрөө баг бүрдүүлж ороод хөгжлийн лигт ажиллаж байхад маань дээд лигт ажиллах одоо саналыг тухайн үед SBL гэж баг дангаараа байсан. Одоо хасын хөлгүүд баг л да. Хасын хөлгүүд баг маань SBL багтай нэгдээгүй байх үед одоо сокко захирал надад анх санал тавиад дээд лигийн тасалжуулагч болооч гээд тэгээд би 11 12 оны улирал бах 12-оос 13 оны улиралд санаж байна. Бид нэр улирлын явцын дунд SBL баг маань хасын хөлгүүдтэй нэгдээд баяр цогт тасгалжуулагч ерөнхий би туслах тасгалжуулагч хийгээд пүүжах бит хоёр туслах тасгалжуулагч хийжсэн. Тэгээд дээд лигт бид нэр тэр жилдээ амжилттай оролцож мөнгөн медаль авчихсан. Тэгээ улмаар яг 13-оос 14 оны улиралд намайг улсын эмэгтэй шгшөөгийн тасгалжуулагч болгосон. Тэрийг асуухсан эмэгтэй Монгол улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шгшээний тасгалжуулагчаар та ажиллаад тодорхой амжилтанд хүрсэн байлаа. Яаж тэгж болов? Яаж? Тийм тухайн үед ер нь бол манай багууд маань олон улсын тэмцээн оролдоонд явхад санхүүгийн болон засаглалын асуудалтай байсан үе л дээ. Холбоо хоёр хуваагдсан. Тэр үед яг FIBA-гийн одоо олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн холбоо нь яг надад санал тавиад сагсан бөмбөгийн эмэгтэй шгшээ хоогийг яг Зүүн Азийн одоо Инчоны Азийн наадамд оролцуулах саналыг тавьчихсан. Тэгээд тухайн үед нь би мэдээж энэ бол сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн хувьд хүсдэг, ирмэлцдэг одоо улсын хэмжээнд ярих юм бол хамгийн дээдлийн одоо байр суурилтай. Тэгээд энэ дээрээ бид нэр очоод яг Азийн наадамд яг шилдэг 8-д нь шалгарч үлдсэн амжилтыг бид гаргасан байдаг. Уг нь тэгж тийм амжилтанд хүрэж байгаагүй юу манайх? Ер нь бол олон улсын тэмцээнд оролцсон анхны тохиолдлуудын л нэг. Яг шгшээ байгаараа. Тэгэхээр хараа ингээд бүх спортын дотроос яг юм нэлээд ном журмаараа нэлээд яваад хүчтэй дэлхий дээр өрсөлдөж гараад ирж байгаа сакс гэж харж байгаа. Ялангуяа тэр 3-ыг үржих нь 3 гэдэг чинь дэлхийн аварга энэ төр болоо тий. Сая одоо дэлхийн аварга Монгол боллоо шүү дээ. Сквадын халбай дээр болж байна тий. Тэгээ ингэж хараад ер нь энэ сагсан бөмбөгийн энэ төрөл тэгээ залуучууд одоо өндөрч болж байна, дуртайч болж байна. Энийг ер нь ирээдүйн та яаж харж байгаа? Манай хизээ одоо Америкт бол аяг хүндэр юм тий. Манайх бол өндөр болж байгаа. Гэхдээ бас л болоогүй байгаа тий. Энэтэй холбоотой залуучуудыг энэ өндөр болгож барих энэ ч одоо ямар нэг тийм нөлөө үзүүлж болох уу? Саяхан Азийн орнуудын өндрийг тооцсон, дундаж тоо гарсан чинь манайх хамгийн өндөр байжээс одоо дунд нь орцсон явж. Тэгэхээр дунд биднээс өндөр болцсон байлээ. Дундаж арай хүүхдүүд. Тэгээд нэг
тайлбарна. Хятад улс бол хүүхдийн сүүний сургуулийн сүүний програм гэж хөтөлбөртэй. Хүүхэд болгон сүүгд бүр заавал тийм номтой болсон. Тэнд байна уу? Эсвэл яаж улсын хэмжээнд та бид энэ хүүхдүүдийг яавал эрүүл, яавал өндөр болгох. Жагаах би танд эхлээд энэ асуултыг хийсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол үнэхээр одоо миний санаа зовниж явдаг асуудлуудын нэг гайхалтай асуулт. Бид нэр улс даяараа нэг зүйлийг дутуу хийсэн байгаа нь хүнийхээ эволюцийг хэмжих судалгааг дутуу хийсэн байдаг. Би 2010 онд ирээд thesis-ээ хийхийн тулд хүний антропометрик судалгааг буюу 1-р ангид 6 настай орж байгаа хүүхдийн өндөр болон бие бэлтрийн чадамжийг хэмжиж үзсэн судалгаа за багадаа 20 жилийн судалгаа байх ёстой. Энэгээрээ бид нар хүний хөгжлийнхөө эволюцийг мэдээд энэ эволюц дээрээ тулгуурласан бие бэлтрийн хөгжлийн хөтөлбөрийг батлах ёстой. Тэгэхээр таны хэлж байгаа тэр сүүний хөтөлбөр гэдэг бол физиологийг дэмжих зүйл болохоос биш шууд сүү уснараа өндөр чадамжтай болно гэсэн үг биш. Тэгэхээр 1-р ангийн хүүхдэд орон зай мэдрэхүү, мөлхөх, гүүх, ухарч гүүх гэдэг энэ ур чадварууд нь хизээ ороод ямар одоо карга гэж байгаа юм л да. Карга гэдэг нь ямар ачааллаар тэр хүүхдийг одоо системтэйгээр өсгөх үү гэдэг хөтөлбөр юм байна. Тэгэхээр манад хамгийн тутам үнэлэгддэг салбар нь энэ биеийн хөгжлийн салбар буюу биеийн тамирын багш нар, дээрэс нь багш нарын ур чадвар буюу заах арга зүй гэдэг зүйл нь ийм яг Монгол хүүхдийнхаа бие бэлтэр болон сэтгхүүн онцлогт таарсан заах арга байна уу гэвэл би энийг бол маргаантай сэдв гэж хэлнэ. Яг одоо энэ заах арга зүйн хувьсэл бий болоо зогсохгүй энэ сургалтын хөтөлбөр дээр аль хөтөлбөрийг малгай болгож, нуруу болгож ашиглах юм бэ гэдэг сэдв явж байгаа шиг байгаа. Би хувьдаа Монгол улс даруй хүн одоо эрүүл хүнийхээ энэ бие бэлтрийн хөгжлийн судалгааг он удаан жил үргэлжлэх хөгжлийн судалгаа хийх хэрэгтэй. Жишээлх юм бол 1-р ангид 6 настай хүүхэд ормогцоо хичээлийн эхний 7 хоногт биеийн тамирын хичээл 2 цаг байгаа. 2 дахь цаг дээр нь тестээ өгөөд 4 улирал байх ёстой. 4 улирал дээр дөрүүлэн дээр нь тестээ өгөөд энэ 4 улирлын дунджаар мандуул 6 настайдаа ийм хөгжилтэй байжээ гэд эх жилийн 6 настай хүүхдүүдээр бас хийгээд миний 27 онд 2 дугаар анги дээрх үзүүлэлтийг хийгээд энэ мэтчлэн олон жилийн дата байх ёстой. Байхгүй. Би бол байхгүй гэж хэлээ. Энэ олон жилийн датан дээр юу хийх үү гэхлээр тэр хүүхдийн өөрийнх нь чадамжийг сайжруулах хөтөлбөр нь боловсрогдсон байх ёстой. Тэр хөтөлбөрийг хүргэх чадамжтай арга зүйтэй багш бэлтгэгдсэн байх ёстой. Тэгэхээр нөгөө когнитив буюу хүний танин мэддэг энэ ур чадварыг түлхүү заах системтэй байна. Гэтэл энэ хотчлолтоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудал гэдэг нь өөрөө хүүхдүүдийг суураас нь буруу хооллолтой хөдөлгөөн дутуу байгаа учраас хүн өөрөө бие физиологийн ийм том асуудалтай нүүр тулж байна л да. Тэгээ энэ бие физиологийн том асуудал нь өөрөө суурнаасаа буруу байгаа учраас би юу хүсдэг вэ гэхээр та багш болооч ээ. Залуучуудаа энэ улсыг хөгжүүлэх гэвэл биеийн тамирын багш бол. Би биеийн тамирын гэж хэлэхгүй ер нь бол энэ 10 жилийн багш нар чадахтай болох ёстой. 10 жилийн багш нарын хүртээмж, сургуулийн хүртээмж муу байгаа учраас нэг ангид 60 хүүхэд байна. 60 хүүхэдтэй багш хинд юу заах вэ? Тэ? Тэгэхээр энэ бол бид нар яг цонх үе дээрээ хөгжлийнхаа цонх үе дээр явж байгаа. Хүн амын демографийн цонх үе дээр явж байгаа энэ үед багшийн тоо цөөхөн байгаад дээрэс нь ур чадвартай багшийн тоо бүр цөөхөн байгаа энэ үед хөгжлийг хурдсгана гэдэг бол их бэрх болчихж байгаа байхгүй. Сая ИЕШ гэж ярьдаг шалгалтын үр дүн гараад улс орон даяар статистик гаргасан байна. 2020 оноос одоо 2026 он 6 жилийн дараа хүүхдүүдийн математикийн мэдлэг 10 хэдэн хувиар буурсан байна. Гэх мэт ерөнхийдөө дундаж мэдлэг нь F 40 хэд. Буюу энэ сурлагын амжилт гэдэг чинь хүүхдээ сурал гэдэг байгаа болохоос суу гэж хэлээд байгаа болохоос биш. Яг та бүхэн сая ярьсан шиг хэмжээс хэмждэг, тэгээ хөдлөгдөг, тэгээд сүүгуудгаа бас тоолын дэмждэг ийм байх юм бол тэндээс эрүүл саруулхан гарна шүү дээ. Тэгээ энэ чинь олон жил ингэж яваагүй учраас одоо ингээл 60-аар гараад хүмүүс ч өөрийгөө хөгшөрлөө гэж яриад тий. Зарим бүр дөрөнд дээтгэх бүгдийцэн ч байх шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө энэ улс орны баялагч хүн шүү дээ.
Хүн ингэж хүүхэд байхаас нь ингэж хандах юм бол яаж юм болох вэ? Тэгэхээр өнөөдөр ярьсан яриа уг нь хоёул телекомын салбараар ихтэй маш чухал сэдвээр ингээд өндөрлөж байна. Ер нь л энэ сайн сайхан амьдрал гэдэг чинь тэр холбоо юунасаа гадна технологиосоо гадна өөрөө эрүүл байх, хүүхэд байхтаас нь тэрийг улсын зөв чиглүүлэх, тэрийг хийж байгаа хүмүүст нь цалин мөнгө өгөх, энэ их өнөө уурхай энэ их мөнгийг илүү боловсрол руу оруулах, цөөхөн хүүхэдтэй ангитай болох тийм ээ. Тэгээд тэр багшийн цалин Финляндд биш тийм. Энэ хүний хүүхэд нь багш юм гинлээ гэвэл манай харууд нисгчим гинлээ гэдэг шиг тийм нэртэр хүндлэлтэй. Тийм. Дунд сургуулийн бүх багш нар заавал мастер хийсэн байдаг. Тэрний төлөө өрсөлддөг. Тэгээд цалин ч өндөр. Тэгээд тэр ёс зүй тэр тийм учраас өнөөдөр Финлянд дэлхийд амжилттай гаргаад байна шүү. Дээрээс нь хамгийн аз жаргалтай тий аз жаргалын индексээр тэргүүлж байгаа улс Финлянд байгаа байхгүй тий. Тэгээд аз жаргалын индекс нь тэргүүлэн гэдэг чинь айгүй зөв эрүүл байгаа байхгүй. Тэгээд бид нар эрүүл биед саруул ухаан гэж ардын үгтэй шүү дээ. Энэ бол бага ахуй өсч байгаа хүмүүсийн хувьд бол эрүүл биед саруул ухаан байна. Харин ажлын байран дээр гарцсан ачаал даагаад явж байгаа энэ хотчлолттой нүүр тулцсан байгаа хүмүүсийн хувьд бол эхлээд саруул ухаанд нь дараад нь эрүүл биеийн оршино. Тэгэхээр нөгөө энэ хүн өөрийн амьдралын ямар мөчлөгт байгаагаас хамаарат алигээ төрүүлж чухалчлах вэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би ер нь бол өөрөө энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслэр подкаст энэ төр хийдэг маань энэ хотчлолтоос үүдэлтэй энэ хэм маягийн асуудалд хэрхэн гарах уу гэдэг арга зүгэл аль болох олон хүнд олон төрлийн аргачлалыг санал болгоё гэдэг. Тэгээ зовниж явдаг асуудлуудын нэг бол энэ. Тэгээ би бол харилцаа холбооны салбарт байгаа ч гэсэн энэ өөрөө энэ цаг мөчид амьдарч байгаа насан туршсан хүмүүсийн хариуцлага учраас ирж байгаа үедээ бид нэр ямар үзэл санаа үлдээхийн үнэт зүйл нь юу байх юм? Дээрэс нь арга зүгээ хилдэг байх. Түүнээс биш тамхинаас гар гэж үглэх нь биш. Хэрхэн гарах уу гэдэг аргын заадаг ах нар байх хэрэгтэй байхгүй. Угаасаа ягаад татахгүй байвал зүгээр гэдгийг хэлэх тийм. Тэр бол хэлбэр шүү дээ. Гэхдээ биднэрт дутуу байгаа зүйл нь арга зүй байгаа байхгүй. Арга зүй гэдэг маань өөрөө яаж хийх вэ гэдэг нь. Яаж хийх вэ гэдэг нь дээрэс нь хүн болгон ижил арга зүгээр суралцдаг. Тэгэхээр нөгөө миний сурсан зүйл бол педагог буюу заах арга дээрэс нь хэрхэн багаар хүмүүсийг ажилуулах уу гэдэг ур чадвар. Одоо миний өдөр тутамдаа ашигладаг ур чадруудын нэг бол Куб 6 жил сурсан зүйлсийн л нэг байдаг. Та ер нь энэ чиглэлээр бие тамирын багш нарт гарын авлага энэ төр бичүүл болохгүй юу? Энэ дээр бас ажиллаж байгаа. Тэгээд тэр сайн байна. Их ажлын хажуугаар бас хажуугаар нь бол энэ санаа зовниж явдаг хүний хувьд яг энэ арга зүй дээр би аль болох хүмүүст одоо зөв арга зүйтэй олон багш байгаасаа багшийн тоог олшруулъя. Дээрээс нь чанартай багш олон байг л гэж би хүсэж байгаа. Жижиг одоо хөгжил рүү бид нар хурдан. Тэр чи ямар ч AI орлохгүй тий хүний эрүүл мэндийг бол тий. За та бүхэн яриа их чухал тооноор дуусч байна, өндөрлөж байна. Ер нь явж явж эрүүл байцгаал гэж хэлж ш. Тэр чин харвагаас ч нэг хэлдэг юм аа. Тэрийгээ зааж өгөөч. Системтэй хүн болгоо мэдэхгүй ш. Улсын орны хэмжээнд стандарт систем заагаад өгөх юм бол явчихна ш тийм ээ. Тэгэл байх. За амжилт хүсье. Танд маш их баярлалаа. Цаг гаргасанд. За баярлалаа. За хүн үзэгчтэй өнөөдөр бид манай дефакто нэвтрүүлгээр та бүхэндээ ер нь бол хүнд хэрэгтэй сонин амьдралыг сайжруулсан, чанарыг дээшлүүлсэн, гэрэлгээтэй болгосон тийм л контент агуулга та бүхэнд хүргэхийг зорддог. Тэгээ өнөөдөр манай яг тийм агуулгыг маань өнөөдрийн эзэн болсон энэ сайхан ярилцлага боллоо. Ондоо компани CEO гүйцэтгэх захирал Баасан Сүрэнгийн мандуултаа ярьлаа.